Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-т хамтгаа сонсогчдоо өдрийн мэнд хүргэе. За хоолны цагаар хорвоотой танилцсан үрээтэй гайхмаар өхөө нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Радиогийн 20 дугаар студид хөтлөгч Чанцаа, Од, найруулагч Эрдэнэ Мөнх нар хамтран ажиллаж байна. За нэвтрүүлгийн продюсер Батбаяртай мөн баярлалаа. За нэвтрүүлэгтээ чухал бүхэнд ойр Florence Residence цогцлбор хотхон хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өдрийн мэндээ. За өдрийн мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Амралтын өдрөө юу хийвдэ? Амралтын өдрөөрөө тэгээд гадуур дотор явсаар тарсуу. Бас найр надам хэсэж явсуу. Үгсний найрх болоод байгаа шүү тий. Тэг өсний найрх байна. Тэгээд манайх болохоор нэг хүүхдийн найр болд юм аа. Нэг хадам талын хамгийн том наагцсан хүүхдийнх найр. Тэгээд яг энэ өдөр бүгдээрээ дандаа явдаг. Бужигндаг тийм уламжлалтай болц. Тэгээд бужигноо эзээр байгаа тарлаа. За өнөөдөр тэгэхээр бид хоёр юуны тухай ярих вэ гэхээр бидний одоо өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон нойрны талаар за бас хүний зүүд гэх хамгийн энгийн мөртлөө гайхалтай зүйлийн тухай ярихаар бэлдсэн байна. Тэгэхээр нойр зүүд хоёрын тухай ярих юм байна. За учир нь нойр одоо зүүд бол хүний биологийн хамгийн сонирхолтой, хамгийн тийм судлагдсан ч гэлээ бүрэн тайлагдаагүй тийм нууцуудын нэг гэж ярьсан юм байна. Тэгээ ер нь бол тэгэл одоо монголчуудад ялангуяа монголчууд их нойронд ажил бодлогддог нөгөө зүн нойр чин юутай зүнтэй гэдэг тийм зүудэлсэн ийм зүудэлсэн одоо ингэхнүүд ихнүү гэж манайхан бас их ажил бодлогж идэг ийм хүмүүс. За ер нь ягаад хүн унддаг юм бэ гэж шинжлэх ухаанаар бол судлагдаж тайлбарлагдсан хариулт нь тархи болон бие организм бол мэдээж заавал амрах шаардлагатай. Тийм болохоор тодорхой хугацааг бол унтаж өнгөрүүлж иж тархи бие махбод амарч ирч хүчээ одоо сэлбэдгээ, цэнгэлдгээ гэдэг. За унтаж байхад бол тархины эсүүдийн бодисын солилцоогоор үүссэн хорт нэгдлүүдийг тунгалгийн систем зайлуулж идэг одоо шүүд цэвэрлж идэг гэж үзсэн юм байна. Хэрвээ нойр дутуу бол эдгээр хорт бодис хуримтлагдаад ядаргаа, анхаарал сарних энтергээд эмгэгүүд үүсдэгэ гэж үздэг. За бас хүн унтж байхдаа өсөлтийн даавар нь ялгарч байдаг. Хүүхдүүд бол ялангуяа унтж байхдаа хамгийн их өсдөг гэдэг дээ шүү дээ. Сайн унтуул гэдэг. Сайн унтуул яг ялангуяа тэдээс тэдэн цагийн хооронд унтуул энтергээл бүр яг цаг маг заацсан байдаг. За тэгээ мөн дархлааны систем бас идэвхжээд одоо сайжирж идэг. Гадны халдвар өвчнөд тэмцэх чадвар нэмэгдэж идэг. Тийм болохоор ер нь хүн болон бараг бүх амтад шахуу яг унтаж амрах юм автомат юм механизмтэй гэж үздэг. Тийм. Гэхдээ бас унтдаггүй амьтад байд юм байлээ. Би хайгаад үзсэн чинь жишээлбэл далайн залхаг гэдэг нөхөр унтдаггүй гинэ. Одоо нэг юм арцгар юм 8 альчиг тийм. Тэр нөхөр ч унтдаггүй. Тэгээд ягаад тэгэхээр ер нь бол нэг хайхтар тарих гэдэг юм байдаг гинэ. Тийм болохоор унтэж гисэн тарих амраадах тарих байхгүй учраас унтах шаардлагагүй гэж байна. За зарим шавж болон салаасан хөлтэй амьтад бас унтдаггүй гэж байна. Ер нь тэгээд нэг ялаа малаа шумал момол унтчихснийг бол нэг харж байгаагүй юм байна бодоодсэн чинь. Яг намайг унтахаар ажилдаг бах те тийм. Яг хоо төр зүүн юм зүгээр юм царцсан байдалд ордог. Тэгтээ амарч идэг гэж болох юм аа л гэж таамагласан байлээ. Үхэр мэлхий гэдэг амтан бас унтдаггүй гинэ. За далайн зараа бас унтдаггүй. Яг нөгөө зараа шиг маш урт өргөстэй амтд байдаг шүү дээ. Тэд нар ч бас унтдаггүй гэсэн. Шин төрсөн далайн гахаанд зулцгах нь бас унтдаггүй гинэ. Тэгээ далайн гахаа үрдвэл төрөөд 1 сарын турш ерөөсөн унтдаггүй. Тэгээ цаашдаа бол бас адилхан унтдаг болоод явдаг юм шиг байна. За бас сонир юм. За хүний наснаас хамаарч одоо хэр хугацаанд унтдаг вэ гэдэг талаас нь ярив. За няраа хүүхэд бол 14-өөс 17 цаг унтдаг юм байна. За бага насны хүүхэд 9-өөс 11 цаг, за өсвөр насны хүүхдүүд 8-аас 10 цаг, насанд хүрэчид 7-оос 9 цаг, за ахмад настан 6-аас 7 цаг унтаж амарч идэг юм байна. Тэгэхээр насанд хүрсэн хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрөөж байгаа л гэсэн үг л тийм. За мэдээж одоо юу гэдэг хүн унтахгүй бол маш олон асуудлууд гарч ирнэ тий. За 1 хоногийн дараа анхаарал ой тогтолмууд юм байна. 2-оос 3 хоног нойргүй болоо гэхэд хий юм хараа сэтгэл зүйн өөрчлөлтөнд орно. 7-оос 11 хоног бол амь насанд хүртэл аюултай нөлөөлөл үзүүлдэг юм аа. Тэгэхээр хүн унтаж нойр авахгүй бол амьд явах бол өөр хэцүү болчихж байгаа. Тийм шүү дээ. Чи хамгийн урт ер нь хэдэн хоног унтахгүй явжсэн бэ? За нэг 2-3 хоног байсан болов. Яг гэхдээ дундуур нь ингээл юм хальттай юм зүүрмөглөж унталттай явсан баг. Тэгж унтчихсан. Гэтэ би гайхалтай автобусын зогсоогоор унтчихдаг гэсэн. Бариултаа. Тэгээ бариултаас яг нэг хөл хүн нугарна шүү дээ тий. Нугарнгууд бариултаа ингээ гармаа ингээ татагдангууд сэрдэг гэсэн. Тохиолдол тий. Оюутан багтаа тэр манай гэр чин эцсийн буудлал болохоор би угаасаа буудлаа андуурч муу жоох хамгийн эцсийн буудлал дээр нөх юм чинь. Тэгэл нөгөө эцс дээр нь би бас очичоо цаашаа явж сурдаг ч айгүй хэцүү хоёр эцс дээр очдаг. Тэгэл угаасаа нөгөө хичээл ном би даалт энэ тэрийг цагийн ажил гээд нойр хүрээл тэгэл зогсоогоор унтчихдаг гэсэн шүү дээ. Тийм зогсоогоор унтдаг хүмүүс байна уу наадуу шиг. Тийм шүү дээ. Би тэгтээ зогсоогоор унтчих та нэг бүр удаа хөрхөрч исэн гэсэн. Манай найз.
Юм ярьж би ингээ унтсан гэсэн хорхирсан тэг гайхаад энэ тоглоод байгаа юм багтаа гэж бодсон. Би тэр хоронд чинь зүүдлээд унтсан баг. Ингээл хамаг юм сулраал гулжганаал унчихгүй гайгүй тий. Харин тэг хөл нуграал ингээ доошлонгууд сэрчдэг байхгүй. Би бол дуг хийгээл тэгэл айгаа сэрчих байх. Би бол нэг 2 хоног хавцаа бахаад бүрсээр дугч хийгээгүй сэрүү явжсэн. Тэгээд яг автобусаар хамгийн сүүлд нь гэрлүүгээ харж байгаа байхгүй. Тэгэл ингээл ер нь ингээл юм дэн дунд болчт юм лээ. Тэгэл ингээл автосанд орол хамгийн хойдолд нь ингээд суужсэн чинь 1-2 хон хүн байсан миний урд март цуцсан. Тэг ингээд суугаа явжсэн чинь хойноос л адэртэй ингээд хэлдгсэн. Би ингээд юу хин таньдаг хүн байгаа махтай. Ингээл хайгаад үсэх юм байдаг. Тэгэл жоох ингээл манарс ихэл үжсэн адэртэй ингээл 2-3 удаа дуудсан. Тэгэхээр яг хүн бол ингээд хитрхи удаа унтахгүй явд ирэхээр яг хий юм бол сонсд юм бэлээ. Тэр хүн дуудаагүй мэн. Дуудаагүй. Зүгээр ингээд тархинд л одоо нэг өсөндөө мэдгүй одоо сэрүүн зүүдэлж байгаа маягтай юм. Тэгсэн мөртлөөс унтааг байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө маш тод яг ингээ хүн дууддаг юм шиг сонсогдд юм билээ. Тэгж байгаа л одоо тэгээ солиордог л бах та батвал. Тийм шүү дээ. Удаан унтахгүй аюултай. За эрүүл хүн огт унтахгүй байх бол боломжгүй маш цөөхөн тохиолдолд тийм хүмүүс байдаг юм байна. За гэхдээ тэр бол тархины зарим хэсэг одоо гэмтсэн эсвэл гений мутац өөрчлөлтөнд орсон дотоод эргэтнүүдийн үйл ажиллагаа алдагдсан гэх мэт эмгэгтэй бас байх тохиол байдаг. За тэгэхээр тийм эмгэгтэйгээ өөрөө ч мэдэхгүй л одоо явж байгаа л гэсэн үг. Тэгтээ энэ ч одоо унтахгүй байвал хүн ер нь үзүүлэх байлгүй дээ. Тэгээ нойрны асуудал дээр бол бүр хүмүүс нэг жоох нойргууд л их байдаг юм шиг санагдсан ш надад. Зөндөө ялангуяа орчин үед бол маш их болсон тий. Чи ер нь нойронд бол гайгүй тий. Муу шүү дээ. Муу юу. Уг нь жоохон бахтаа ерөөсөө нэг унтаал яг тэр унтсан байрлалаас хөдлөхгүй унтдаг байсан. Тэгээ манай ахалч ястаа гоё унтдаг шүү гэдэг. Тэгээ нөө сүүлдээ болохоор тэгээд мэдхгүй одоо техник хэлэг хөгцсөн юм хүмүүс үзэж мүзэлэл унтж мэдхоолоо. Тэгээ ядчих нөө орой ээлжинд ажиллангууд чинь орой тарчаад очоод шууд унтахаарч төвөө амьдрал авахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм учраас очиод нэг бас кино үзээл хүн найзууд орой мөрөө чадалж матлал тийжээд л тэгээд 2-3 гэж унтаад сүүлийн 2 жил бол ер нь жоохон найрны асуудалтай болцсон байсан. Тэгээд бас нэг юм уусан шүү дээ. Тэгээд одоо буцаад нөгөө өдрийн өглөө 9-6-гийн хооронд ажиллаад эхлэнгүүт гайг болж байна тийм. Гайг унтаж эхэлж байгаа. Гэтэ нэг зарим шүн бас ингээд чанартай нойр авахгүй л шүү. 2-3 удаа сэрдэг. Жишээл уржигдэр бол би 3 сэрсэн. Тэгээ 3 сэрчээд энэ унтах гэсэн нэг юм бод. Гинт сэрсэн юм бодож байна. Амьдралын утга учирыг бодож бодоо хар үүрээр 5-6 цаг бодож бодоод тэгснээ тэрхэн тэндээ 20-30 минут бодож унтаад байгаа юм. Яагаад ч юм тийм бас байна. Би бас нойрондоо таруу яг шууд унтаж чаддгүй. 10 жил мэлдэн гэл бөөнөөр хонно шүү дээ. Тэнгүүд хамгийн сүүлд дандаа үлдчих. Бүгд унтчихын тэгэл яа ядаргатай унтахаас ингээл дандаа нэг тэгдэг байж ижил. Тэр нөгөө Nokia дээр сэрүүлэг тавьдаг байсан 10 жил ахлах ангид. Тэгээд нөгөө Nokia чинь сэрүүлэг дуурахынхаа өмнө чиг гэх нэг дуурдаг байхгүй жижиг. Яг тэр чимэнд нь сэрэнгүүтээ галс сэрүүлэг унтраачдаг гэсэн уурхаас хүмүүс сэрэхгүй гэд. Тэгээд сэрэхтэй маш амархан унтахтаа жоохон удаа. Тийм юм. Юу ч жоохон чимээнд мэдрэг юм шүү. Тэр чимээнд сэрнэ гэдэг. Тэгэл тэнгүүт нь галс босоол сэрээл яачин. Тэгэл одоо бас яг хоо сэрэхтэй бас жоохон тиймэрхүү болоо л энэ нас яваал тийм. Ойлоо чи нас яваад байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Энэ насыг өөрөө ганцаараа идэж болохгүй. За хүн хамгийн урт за яриа. Хүн хамгийн урт хугацаанд ойргүй байж чадсан туршилт гэхээр 1964 онд Рэнди Гарднер гэдэг 17 настай хүү ах шиг байсан. 11 хоног унтахгүй явсан гэж тэмдэглэсэн байдаг юм байлээ. За мэдээж энэ хүүхдүүд бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бол мэдээж мэдрэгдсэн. Тэгээ 11 хоног нойргүй явсныхаа дараа нилээ унтаж амарчээж бас дахиж сэргсэн л гэсэн үг. Тэгээ хамаагүй удаа нойргүй явах орсноо тархины мэдрэлийн эсүүд нь энэ төр үхээд дахиж сэргдэггүй гэсэн хамгийн харамсалтай. Тэгэхээр хамаагүй бас нойргүй явж болдгоо юм шиг байна. Энэ нь бол зүгээр албан ёсны юм судалгаа байх шиг байна тий. Зүрэг альбан бус зүгээр юм баримт гэх нь цааш юм бэ? Альбан бус юм чи одоо яриа гэх юм уу нэг юм ганц нэг баримт байлээ. Югославийн Благай тосхны Миколич гэдэг хүн өнгөрсөн зууны дундуур буюу 1942 онд 7 настай байхдаа ингээд гадаа тоглож жижигэрийнхаа гадаа тэгсэн чинь ойролцоо гарнат дэлбрээд яг энэ чинь дэлхийн 2 дугаар дайны үеэс юм чинь. Тэгээд нөхөр ингээд жоохон зочиртой сонирн болцсон. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө ингээд тэр хүүхд унтахаа болцсон. Тэгээд бүтэн 27 жил унтаагүй гэж ярьдаг юм байлээ. Яг энэ хугацаанд бол эрүүл мэнд нь ямар нэг өөрчлөлт ороогүй зүгээр л хэвийн ажил амьдардаг байсан, ажилдаг байсан гэтэгдэг. За бас нэг нөхөр болохоор 47 жил ерөөсөө унтаагүй хоромхон зүүрмэглээгүй гэсэн нэг юм мэдээл байлээ. Эднэр бол тэгтээ яг шууд итгэхэд бол бас хэцүү тийм байна. 47 жил унтахгүй юм. Тийм. Энэ нөхөр болохоор 78 нас хүрсэн юм урт нассан хүн байна. Ханаад хүрээд хүндрээд нөгөөх нь юм маш хүнд болоод тэгээ эмнэлэг мэмлэгтэйвтэй тэгээ гараад ирсэн чинь бас ууж унтахаа болцсон. Гэт бас нэг юм түүхэнд нэг юм байд юм байна. За тэнгуүтэ харин хамгийн олон жил унтсан хүн гэж бас байд юм лээ.
Тэр нь болохоор Оросын Надежда Лебедина гэдэг эмэгтэй 1954 онд гэр бүлийн огцом тийм ширүү маргааны улмаас зочирдсан гинэ. Тэгэл уурлал өглөөл унтаад төгсөн юм шиг байгаа зайлуу. Тэгсэн чинь тэрөөсөө сэрээгүй унтаалсан. Тэгэл 20 жилийн дараа буюу 1974 онд сэрсэн байдаг. Энэ бол яг баримттай юм шиг байлаа. Тэг яг унтсан гэхэд хэцүү зүгээр нөгөө юунд орсон те юу гэдэг вэ? Комонд орсон гэж үзсэн, зарим нь болохоор зүгээр унтсан гэж үздэг. Тэгээд 20 жилийн дараа зөв зүгээр гинт босоод ирсэн. Тэгсэн чинь нөхөр нь өөд болцсон. Тэгэл 5 настай охин мохны асрах газар мазар өгсөн ингээл амьдрал нь оронгоор өөрчлөгдсөн байсан гэдэг нэг иймэрхүү баримтууд байлаа. Ямар сони юм те. Тий. За, нойрны үе шатыг болохоор 2 үе шатаар авч үздэг юм байна. Нэгдүгээрт нь NREM буюу NREM гэж байгаа. Хоёрдугаарт нь REM гэдэг юм 2 одоо үе шат гэж авч үздэг. NREM нь болохоор non rapid eye movement буюу нүд хөдлөхгүй унтах үе гэж ерөнхийдөө ойлгож байна. Энэ нойр нь болохоор дотроо бас ахаад 3 хагданаа. Тэгээ нэгдүгээр хэсэг нь болохоор хагас унтсан байдал. Энэ бол сэрхэд амархан. Бид нар нэг юмнаас унж байгаа юм шиг болоод нэг цочид мочдөө штэ. Ингээл нэг жоохон сонирн болоод цочид мочвол нэг зүүрм гэлээ нэх гоё болоо те. Амарлангуй болоо биеха. Яг тэр үе юм шиг байгаа. За хоёрдугаар үе нь болохоор тайван үе гэж байгаа. Бие тайвширч зүрхний цохилт болон амьсгал удааширдаг. За 3 дахь үе нь гүн ойрны үе. Энэ үед бол бие махбодын нөхөн сэргэлт хүчтэй явагдаж байдаг. За харин REM нойр гэдэг нь болохоор rapid eye movement буюу нүд хурдан хөдлөх үе гэж үздэг. Энэ ойрны үед болохоор нүд хурдан хөдлөж тархины итвэх сэргдэг, тархи ажиллаж эхэлдэг буюу одоо яг энэ үед бид нар зүүдээ зүудэлдэг. За тэгээд булчингууд нь төр саажиж хөдөлж чадахгүй болно амарна. Энэ үед бол тархи ганцаараа л бие махбодоос зүрх тархи хоёр л ерөөсөө ажиллаж байдаг гинэ. Тэгээд бид нар ч нөгөө сүнсэнд харуулах гэж ярьдэн штэ. Тэнгүүт энэ үед л тохиолддог юм шиг гоо тэр юмнууд. Булчингууд нь ингээ саачдсан гэхэр чи хөдөлж чадахгүй гэсэн үг. Одоо тэр нөгөө хөдөлгөөнийхөө хэсэг нь л бүр ингээ дунтарчд юм шиг бодвол тэгээ хөдөлж чадахгүй байдаг гээл. Ер нь тэгж зүудэлж байсан сүнсэнд. Үзчихсэн. Яг сүнсний юм уу юу юм мэдэхгүй ингээл их муухай л мэдрэмж төрд юм байлээ. Тэг ингээ хөдөлж чадахгүй тэгсэн мөрлөө тархи ажиллал юм бодоол. Тэгэл одоо яг тийм амар харагдсан янз бүр юм байхгүй те зүгээр л тэгэл тархи ажиллаад байгаа мөрсөж чадахгүй. Би юу яадаг байсан юм. Нөгөөдөг үсэн жоохон нэг зүүдэндээ явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэдрийг ингээл гайхаад идэг ус амьдралдаа нэг ганц удаа нэг зүүдэндээ явж үзсэн байт. Тэрийг бас өөрөө тэгтээ мэддгүй юм лээ. Нөгөө ядагын зовлон ингээл кино гарсан шүү дээ. Байдаг шүү дээ. Хүрлэгийн тоглосон. Тэрийг үзээд жоохон байсан юм аа гэж одоо 10 марвтай байсан юм уу 10 хүрээг байсан юм уу. Тэгэл бөөнөр үтчил би бүр амар айжсэн. Ямар амар юу юм бэ гэл. Тэгэл унтсан чинь унтаад өгсөн тэгэл өглөөс ирсэн гэсэн чинь ээж тэр үед байсан. Тэгээд ээж наваа чи шүн босч яваадсан мэдсэн үү гэл тэгсэн чи үгүй яасан гэсэн чинь шүн ингээд яг нүд мүд нээлттэй босч ирэнгүүт ээж над плетийн унтраачих гэдгээд ээж галтгоон сууж ирсэн юм л та. Тэгэл чи нэг тэгж зүудэлсэн гэл тэгж амьдрал дээрээс ганц удаа л тэгж зүудэлсэн бай тий. Бас сонирхол юм. Тийм бас хитрхи айж майхаараа тэгдэг юм шиг байна. Магадгүй тий. Тархинд их хүчтэй нөлөөлөл. Тийм нөлөөлчихсөн юм уу хаашаа. За тэгээд одоо тархинасаа хоёлаа зүүд рүүгээ орно одоо. За зүүд бол тархины дурсамж, мэдрэмж, бодол санаа нийлж дүрслэл үүсгэж байгаа хэлбэр гэж үздэг юм байна. За зүүдийг яг юунд зориулагдсан болохыг эрдэмтэд бол бүрэн тайлж чадаагүй. За гэхдээ ой санамжтай холбоотой тухайн өдөрт болон урд өмнө нь үдсэн харсан одоо мэдээлэл дээр тулгуурч зүүдэлдэг гэж бас ярьдаг юм байна. Ер нь бол 3 төрөл ойлц байсан. За хүний сэтгэл зүйн хамгаалалт буюу юу хүсэж байгаа эсвэл одоо юунаас айдгаа өөрийн мэдлэгөөр илэрхийлж байгаа нэг хэлбэр юм байна. За зүүд бол тархины дасгал ус болж өгдөг. Тэгэхээр тархи мэдрэлийн холбоосоо хүчтэй байлгаж бүтээл сэтгэлгээг дэмждэг гэж бас үздэг юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг бид нар зүүдлээд тархиа бас илүү идэвхжүүлж байгаа ч гэдэг юм те. Би бол нэг хэсэг аягүй дарддаг шүү дээ. Ер нь байн хар дарддаг нэг тийм муухай зүүдэлдэг. За тийм үгтэйсэн. Тэгээд баг ухаад яг унтчаангууд сэрэнгүүд хажууд аргаас хэвтэж ийн гэж байна. Тийм. Би бас их зүтэлжсэн. Өө тийм үү. Тийм. Яг аргаас хажууд бол биш. Би ингээд сэрсэн чинь гэр бүлийнхэн бүгдээрээ байхгүй болсон. Тэгээ гайхаад яасан бэ гэдэг ингээд хажууд тийш харсан чинь нэг аргаас. Тэгээд одоо манай гэрийнхэн л яс болцсон юм хаашаа мэдгүй. Амар зүудлээ. Тэр миний баг нэг багтаа зүудэлжсэн хамгийн амар зүудэлсэн баг. Тэгээд бүр түгээмэл зүудэлсэн юм шүү. Магадгүй тэ хөлс мөлс цутгаалс тэ өхөж явах гэсэн тэр шүүн. Тийм үү. Бас нэг зүүдээ дахин давтаж зүудэлдэг шүү дээ. Би бас тэг зүудэлжсэн шүү дээ багтаа. Яг нэг амьдарч байсан өргөн годомч надад доош нэг чулуун хүн намайг хөөгөөд тэрийг бараг 2 сар зүудэлсэн баха. Тийм үү. Тэгээ сүүлдээ бүр үзэгдлээ мэддэг болсон зүүдэн дотроо яа гацж байгаа. Одоо яг наа чи хөөнө. Чи наа өгч байна. Тэг зүүн бүр дахин тэгж одоо зүудэлсэн. Тэрс надад аягүй санагдсан шүү дээ. Сүүлдээ хар дараад хөдөлж чадахгүй болж молоод эвгүй юм даруулж ингэж зүудлээ. Тэгээд тэр бол яагаад гэдэм мэдгүй би юу жоох хар дарахтаа амархан тийм төрлөө юм шиг үлчээ. Жохон эмзэг гэж магадгүй тий. Эмзэг мэдрэмтгий эмхтэй юм шиг байна. Тийм эм юм байна тий. Тийм тэгээд хэцүү хар дарахад бол ингээд
Би ямар санд жоохон байхдаа тэгдэг байсан гэсэн. Хар дараал ингээл арайж сэрэнгүүтээ аа маавар ингээл уурлаад иддэг байсан гэсэн. Яа намаас ирээгүй. Яасан ингэ. Би хар дараад байгаас та. Тэр яаж мэдхээ дээ тий. Тэгэж ууралдаг байсан гэсэн. За, нойрны эмхэг гэж бас байд юм байна. Дотроо бүр хэд янз байд юм гинэ. Нэгдүгээрт нь бол нөгөө инсомниа буюу нойр гүдэх эмгэг. Энэ бол мэдээж хамгийн бараг түгээмэл хэлбэр ах уу. Стресс, сэтгэл готрол, айдас түгшүүр, буруу амьдралын хэв маяг гэдэг олон төрлийн одоо зүйлээс болдог эмийн борс буруу хэрэглээ мэрэглэнээс бол болж идэг. За, нойр гүц хүмүүс бол унтаж чадахгүй удаан хөрвөөдөг. Унтсан ч гэсэн шүн олон дахин сэрдэг. Чи чинь бас нойр гүдлийн нэг хэлбэр юм шүү. Шүн олон сэрдэг чинь. Тийм л юм байна. Тийм ээ тий. Нэг сэрүүл эргээд унтаж чадахгүй байдаг. Би бас тийм бай. Нэг сэрүүл бас сайн унтаж чаддгүй маа. Чи маань бас асуудалтай юм Бай, шүү. тийм байна уу. Тэгээд өглөө эрт сэрээд байх юм бол инсомниагийн нэг хэлбэр гэж үздэг. Байнга өглөө эрт сэрээд байх юм бол би бас нэг хэсэг бас тэгээд байсан. За тэгээд шүн нойр авч чадаагүй юм чинь өдрийн турш уул мэдээж ядарч явах нь ойлгомжтой. Тийм болохоор нойрны эмгэхийг бол хурдан нэмжлүүлэх ёстой л гэж үздэг юм бэл. Тэр нэрээ тийм бах те. Тийм. За, гиперсомниа гэж бас эмгэг байдаг юм байна. За, энэ хит их унтдгийг хэлдэг гинэ. Энэ яг ундрах гэж байгаа. Би унтахгүй ундрах гэж бүрстэй айхтар унтдаг шүү дээ. Би тэгээд юм хүн бичихгээр за зээгч унтж байгаа бах та гээл. Юу ч бодсон за зээгч унтж байгаа бах та гээл. Байгаан тийм шүү дээ. Тэгээд уусаа та их чи ямартай өдрийн хэрэг чинь унтна. Та өчигдрийн үйсэн хэрэг чинь унтсан гэж яг ямар ч яриад дандаа нойртой. Та юу их дуртай чинь унтах дуртай шүү дээ. Би тэр нэг авс маус яриад нэг юун дээр дэлхийд өндөр тэр. Тэгээд хүн хамгийн дуртай юмныхаа хэлбэр одоо онгоц машин шинэ хэлбэртэй авс хэлэгдэв юм байна гэж. Өө би тэгвэл орны хэлбэртэй хэлэх юм байна гэсэн цааш. Харин тийм ч үнэхээр унтах дуртай. Тэгээд би тэд нэг юм илтгэлчүүд нэг нэгэндээ өөрхөө дуртай хоббиг танилцуулсан чи их чи нойрны тухай бэлдэж авчихсан. Би чинь жил дунджаар эдэн цаг унтдаг юм байна. Тийм үнэхээр унтах дуртай. За, хүмүүс өдөржин унтдаг, хангалттай их унтсан ядрамтгай байгаад байдаг. За, энэ нөгөө нэг одоо хит унтах эмгийг хэлээд байгаа шүү. За, тэгээд гиперсомниагийн бүр аюултай хэлбэр нь нарколепси гэж бас байна. Энэ нь гинт хяналтгүйгээр гүн унтах байдлаар илэрдэг гинэ. За, өдөр гадаа явж яснаа гинт унтах өгчдөг. Хэвчлэн сэтгэлийн хөдлөлтөй холбоотой гэж үздэг юм байлаа. За, бас тодорхой шалтгаангүйгээр удаан унтах шаардлагатай санагдаж нойрмоглоод, нойроо харамлаж уцаартай болдог. За, одоо үүний индиопатик гиперсомниа гэдэг гинэ бас. Дотроо нэлээд янз л байдаг юм байна. Тийм байна. Тэр нэг юм гинт унтаад байдаг дүртэй киног бол үзчихсэн юм байна. Тийм, би баримтат киног нь үзчихсэн яг нөгөө бодит хүнийхэн. Тийм. Тэр болохоор эрэгтэй хүн тэгээ их нэртэйг амьдраад гэсэн чинь үнэхээр амьдралд нь бол асуудал болж байна гэж хэл. Яадаг вөхөр зөвхөн годомжинд явж байгаа л ингээл унаал унтаад өгдөг. Машин тэрэг барьж байгаа л гинт унтаад өгдөг. Тэгээ ерөөсөө сүүлдээ ганцаар явж чадхаа болсон. Аюултай тэр чинь хаач унтаад өгөх юм лээ тийм шүү дээ. Машин тэгтээ барьдсан байх та. Тийм, машин барьдаг. Тэнгүүтээ одоо болохоор барихаа болцсон бүр хүндрээд байгаа. Тэгээд ихнэр нь байнга барьдаг болсон гэдэгчсэн. Тэгээ жоох хэцүү юм шиг л. Харин тийм хэцүү юм шиг санагдаж надад бас. Тийм. За, тэгээ нөгөө солонгос болохоор нэг юм байт. Мон дээрийг тавиа гэдэг. Энэ болохоор мон дээр да гэдэг зүгээр юм гөлөрт суух байл. Тэгээд тэр бас надад аягүй сонирхолтой санагдчихсан. Яг хөө тэгээд нойр мөглөж унтахгүй ч гэсэн эсвэл одоо сэрүүн байх гэхээс илүү тэр зүгээр л бид нар юу ч бодохгүй нэг юм гөлрөд суудаг шүү дээ. Яг тийм тэмцээн болно. Тэгээд гадаа талбай дээр баахан хүмүүс зүгээр л ингээл гөлрөөл сууждаг. Утсан мэт компьютер юу ч оролцож болохгүй. Тэгээд нэг цаг 30 минут болоод ялагч нь тодордог. Тэгтээ тодруулахдаа зүгээр ингээс хуусан биш. Тэр хүний зүрхний хэм тэгээ үнэхээр царайны хувирал нь үнэхээр гөлөөгдсөн байна уугүй юу гэдэг ч юм уу те. Олон шалгууртай яад юм лээ тодруулах юм лээ. Бас нэг тийм сонин тэмцээн солонгос тийм сонирхолтой юм байна те. Жохоо хэцүү юм байна ер нь. Удаан тэгэл зүгээр л ингэ гөлөөгөө суuna гэсэн үг шүү те. Тий. Яг бид нар нэг гинт ингээд өөрийн мэдлгүй зүгээр гүлээдсэн байдаг те. Юу ч бодохгүй нь хаашаа ч юм. Тэрийг одоо аль болох удаан л хийнэ гэсэн үг юм байна шүү дээ баг те. Чи тэгтээ тэгдгүү нэг тэгдгүү. Хаяа тэгдэг. Хаяа тэгэхээр бас гоё юм шиг. Би нэг хэсэг аюу тэгсэн шүү дээ. Яагаад тэгсэн бөө мэд. Юм идэж байгаа ингээ халбахтаа гацч тэгэхээр намайг чаг зүгээр үгэл манай тэгээд гэсэн шүү. Тэгэл санааны байдалтай холбоотой байж байна тийм. Тэр Монголд бол нөгөө 72 цаг гэдэг телевизэн шоу гарч ирсэн гэж байна. Тийм, санаж байна. Тэрэн дээр чи нөгөө 72 цаг унтуулахгүй гээл. Тэр шоуг чинь бас үдчихсэн. Тэгээ тэр интернетээ цаагаад үзсэн чинь тухайн үед оролцож исэн хүмүүс нь бас сэтгэлжсэн байлээ. Би 66 цаг унтаагүй энэ шоу нөтрөлд оролцож исэн шүү дээ. Бусад оролцогч нар маань хаана гэдэм болоо гэдэг. Тэр чинь нөгөө шагналын санд байрч билүү нэлээд том шагналтай байсан санаатай. Тийм. Тий, тэнгуут ингээ нөхдүүдээ бас янз бүрийн тэр чим хийлгэнэ тий. Дасгал юу вэ? Нөгөө даалгавар малгавар хийлгээд тэгээд тэр нөгөө ингээд байж баахан даалгавар хийлгэжсэн ингээ амраагаад хэвтүүлчихдээ амир юм баах юм хөдлүүлжсэн. Тэнгуут зарим нэг ингээл яалтчгүй ингээл унтаад нөгөөдөл нь бас санаатай ингээ чимээг унтуулч нөгөө. Тэгээд 10 жилөө 20 30 жилөө тоолоод тэгэл сэрк болоо шууд тасчдаг тий. Секундээр тийм явуулцдаг тий.
Тий. Тэгэл би яана унтлаа штэ гэж яагаад секундгүй хөдөлгөнгөдгөө сэрэж нэг 30 секундын дотор бол нүдэн анх зүгөрч идэг лөө. Тэгээд 30-аас дээш болонгууд шууд хасагдаад тийм тиймэрхүү байдаг тий. Чи бүр яа ингээд бүр толгоогоо дийлэхгүй болоод унтчихсан тохиолдлууд ямар тохиолдол байна юм? Оо тэгэл байгаа штэ. Автобусанд л их унтсан дөө. Одоо энэ манай зүүн салгааны ах нар мэдчихэж байгаа намаа. Сонсч үл чаги байна гэж. Нэгэн дугаарын автобусыг бол тэгээд байнгын дараа арын суудлал дээр ногоорж байгаа юм чи би л ойтон багтаа аюу унтдагс. Тэгээд нэг удаа ороод би унтчихгүй тэр чинь 2 өдөр нэг цагийн ажиллаа хийгээд би даалтаа хийгээд нойрог авчихсан. Тэг унтж байгаа л энэ үдээ нэг л гэсэн. Би амар сонирн байрлалтай унтсан. Хажууд нь 2 өвөө одоо хүүхдүүд балиар зав юмнуудтай суудлаа гэсэн унтж байгаа царайлдаг гэсэн чи миний бүр шүүлсэн гэсэн. Царайлаг царайтай те. Яаж гэнэ. Тэгээ 2 өвөө тэгэхээр би тэг шууд боссон ш. Би уг нь өндөр настай хүн суудал тавьж өгдөг. Тэгээ тэр үед чи яг жигнээс унтсан байсан чи даваа чи худлаа унтлаа гэд. Тэгээд нударч мударсан юм шиг. Тэгээ би бүр үнэхээр ядарсан байсан юм сэрч өрөө. Босоо чаачи хой босоод үг. Тэнгууд нь юусмэсээ гоожсон. Өө босох те. Тэр л их тийм хэцүү унтсан юм шиг байна. Тийм ер нь бол тий дэлхийн баг хамгийн хүнд юм чинь зөөх гэж ярьдэн штэ. Тэр ер нь ортой юм шиг үлээ шүү. Үнэхээр ингээд нүд зөөх тактик болоод бас тасардаг үед байж шүү те. Байна. Сайхан тасах ч бас гоё л доо. Ямар юм шүү. За нойрсох үед бол амьсгалын замтай холбоотой бас зарим эмгэг байдаг гэж байна. За эхнийх нь бол нойрны апной гэдэг юм эмгэг байна. Энэ бол ундах үед амьсгал төр хугацаанд зогсдог гинэ. Ялангуяа дөнгөж төрсөн няра хүүхдэд болон хит таргалтай хүмүүстээр бол тод анзаарагддаг. За тэр хүмүүс бол 5, 8 эсвэл бүр ингээд 10 секунд тийм турш амьсгалаа болчдөг. Ерөөс ингээл таг болчдөг. Тэгээ хажууд нь байгаа хүмүүст бол маш төгшүүртэй мэдээж тий. За нялх няра хүүхдийнх бол тэгсгээд ер нь бол гайгүй болчдөг гэж. Энэ бол баг насны л юм шиг байна. Насанд төрсөн хүнийх бол зүгээр болохгүй ер нь хэдэн жил үргэлжилдэг. Жохон хэцүү юм байна. Тэгээд ийм хүмүүс бол шүн олон дахин сэрдэг, хурхирдаг, унтчаад өглөө ингээд толгой нь маш их өвдөөд эсвэл жоохон ядраад сэрдэг. Аргагүй л дээ тэгээд нөгөө хүчил төрөгчийн дутагдлалд орчихно гэсэн үг шүү дээ баг. За тэгээд нойрны апной бол 2 төрөл байдаг. Ихэнх нь амьсгалын зам бөглөрснөөс шалтгаалдаг ОСА гэж байдаг. Энэ болох нь амьсгалын зам ингээ бөглөрчдөг. Нөгөөх нь бол тархинаас амьсгалын дохио илгээж чадахгүй болчдөг гинэ. CSA гэж. Тэгэхээр нэг бол бөглөрч чинь, нэг бол цаанаас амьсгалаа бүр ингээ хаач тийм байна. Нөгөө нэг хөөхттэй болонгууд тэгдэг байхгүй. Дөнгөж төрсөн хөөхтөө чинь унтаал нь ерөөсөөс ирэхгүй шүү дээ тэр чинь. Тэгээд ингээд унтж хагаад амьсгалаа болчт юм нэр ингээ санаг заримдаа. Тэнгүүд нэг сандрал өвчт ингээл хамар мамар дээр нь гараа ингэж үзээл тэгэл сэрэж мрэх гэж үзээл тэнгүүд л тэгэл гинт амьсгалаад байна. Энэ хурхирдаг дээр болохоор манай нэг танил ах байдیں۔ Амар хурхирна. Тэгэл хурхирч байгаа л чимэг болчдөг тийм. Тахилч. Байж байгаа л тэгэл амьсгалаад анх бол жоох айгуу тэгэл хажууд нь байдаг биддэг хүмүүс бол тэг сурчд юм л дээ. Тэгтээ тэгээд айгуу сандралтай байдаг билээ. Виэс мэдэн торхирж байгаа чивгэн чимэг болчихсон гот ч. Айгуу тий. Айгуу бас нэг тийм өвхтөн хүн шиг унтдаг хүмүүс. Ямар чи. Яа тэгээд нэг хүн би бас яа тэгэл хаяас нэг хамт унт ингээд гадар гаргалагдсан гэр мөртөнд тооногууд айгуу сонин унтдаг. Тэгээд амьсгал нь бас зогсчдаг юм шиг байна. Тэгээд үнэхээр сонио би ингэ шүн хараа. Яана энэ минь зүгээр өгөө. Тэгээд нэг нүд нь нээлттэй нэг нь анаастай ч юм амар сонио байж. Өөр шүн мөн. Амар юм бэ. Ингээд бас ер нь нэг жоохон хараатай унтдаг хүмүүс байдаг тийм. Анжаах гэж унтдаг шүү дээ. Тий анжаах бол өстой хаана бол хаана. Анжаах гэхдээ бүр амар урдаа бичлэг тавьчаад тэгээ ингээд нүд нь нээлттэй үзээд байгаа юм бол хурхираад. Тийм байлаа. Шал өөр төвшөнд очсон. Үлээвэл агцсан унтагч юм байлаа анжаах ч. Айхтар ахах. За хэвэн бус цан үлтэй нойр буюу парасомни гэж бас байдаг юм байна. За энэ нь хүн нойрмоглох үедээ өөрөө мэлгүй ер бусын үйлдэлүүд хийдэг гинэ. За жишээлбэл сомнамбулизм өвчин гэж байдаг юм байна. За энийг одоо ангаах ухаанд унтраах эмгэг гэж нэрлэдэг гинэ. Унтаарах гэх юм уу? За хүн зүүдэндээ босч явахыг хэлдэг юм байна. Босоод явахдаа янз бүрийн үйлдэл хийн, хүнд хэлбэрэнд босоод хаалга түлхүүрдэж онголоод гараа авчдаг. За эсвэл хөргөж онголоод юм авч иддэг. Зарим цэврийн өрөө ороод одоо андуураад хувцсны шүүгийг онгоолгоо бийцчихдэг ч гэдэг юм уу те. Компьютер асаа тоглоо суучдаг. Зүүдэндээ тоглоод уучж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм байна тий. Тийм иймэрхүү зүйлсүүд айгүйх болт юм билээ. Тэгэд хамгийн сонин тэд нар чинь нөгөө орон сан баримжаа энэ төр бол яг байгаад тах шиг байдсан шүү дээ. Машин тэрэг мэрэг бариад ингээ жоох явж байгаа буцаад ирээд унтцсан байдаг. Явж байгаад бас ингээд
шүлэг мүлэг ч юм уу янз бүрийн бичээ тэрлээд тэгээд унтц хүмүүс байдаг тэрийг мэддэггүй. Энэгээр бас тэг кино үзсэн байсан шүү дээ. Сүүлд нэг хятад кино үзсэн чинь голдрын өмсгөн яг тэгж зүүдэлдэг. Тэгснээр зарим үед нь бас зүүдлэхгүй байгаа юм уу да. Тэгээд нэг тэр залуу бас хөөрхөн тэрч мөрч аваад л тэр голдрын залуу тэгэл нааша цаашаа явал нөгөөт нь ингээл юм хөмөр өгчихвээ гэл. Тэгэл зүүдэндээ уйлал нэг тиймэрхүү юу байгаад байсан шүү дээ. Далимдуулаад бас зүүдлэг үедээ ч гэсэн гарч алхаал тэрвэдэл шүү дээ. Тэр нөгөөтэндээ яг угаасаа зүүдэлж байгаа л гэж бодож байгаа шүү дээ тий. Манай хамаатны дүү байдаг байхгүй багада амар зүүдэлдэг байсан гэх. Тэр болохоор бүр ингээд босоод гүүчдэг гэсэн. Гэрээ тойрол гүүгээл инээгээл юм дээгүр. Яг ингээд юм дээгүр үсрээл хараагаал яг юмд тойрол гүүгээд идэг. Тэгээ өглөөс ирээд юусэн мэддэггүй. Тэгээ сүүлдээ баг ингээд уйж мууж жоохон хүлж мүлсэн маягтай унтулдаг. Болсон байсан гэсэн. Тэгээ сүүлдээ зүгээр болчихд юм байл шүү дээ. Би бас нэг ганц удаа л нэг бос зүүдэлсэн баг. Тэр нь манай ах орон дээр би шалан дээр унтдаг байлаа. Ах над дор өгөхгүй шүү дээ. Тэгээ унтчихсэн чинь би бол юусаа хөвтөл унтчихсэн. Над руу гинт дээр ирэхгүй дээр шивдээд би яаж ийнө гэдэг нь босоод ирсэн чинь манайх өчөө чи ямар амар юм бэ чан. За яагаад солиороод байгаа юм бэ гэхээр яасан гэдэг чи би хөвтчихсэн аа босчихнгүүтээ ээжээ гэж хэлэнгүүтээ инээ гэдсэн. Йоо. Чирэг явчлаа шүү. Тэгээ манайх айхгүй юу. Чанцаа гэж дуудадсан ч юус доорхгүй тэгснэ ээжээ гэснэ л инээ гэдсэн. Яг юм харж байгаа юм шиг нэг болон луу шүтчихээ. Тэгэл манайх үгтлээ. Тэгээд өстэй ачаа бас тэгэл явчих. Тэгээ дараа нь чи эхлээ намайг унтуулчаа дараа нь унт гээд нөгөөд чинь хөрмөөгөө унтдаггүй би бүр шөнө унтал та. Би унтах гэж шүү дээ. Арьс марс барыг бэржиж шүү. Асуудалтай байна. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал бүхэнд ойр Florence Residence цогцлбор хотхон хамтран ажиллаж байна. За, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, за бидний мэдгээр Сөүл эмнэлгийн зүүн тал байрлалтай 5 блок 600 айлын стандарт зэрэглэлийн төсөл юм байна. За, мэдээж хотын төвд байгаа учраас үнийн өсөлт бол багшныг бодлоод авсан байхад дараа сайхан зархалтай. За, тэгээ нийт 4.7 га талбайд сүндэрлэж байгаа одоо 5 блокийн 16 давхар 600 айлын цогцлбор хотхон гэсэн байна. За, тэгээд ер нь бол бүх юмтай айгуу сайхан ойрхон юм билээ. Улсын сургууль цэцэрлэгийн дээргээд байрлаж байгаа учраас та өглөө гэрээсээ гараад хүүхдээ сургууль хүрээд оруулчихна. За тэгээ замын төвжүүлэлт одоо бухимдаад шаардлага байхгүй гэсэн үг. За шаардлагатай үед эмнэлгийн тусламж түргэн шүрхэн авах боломжтой. Эмнэлгүүдтэйгээ сайхан ойрхон. За худалдааны төвүүд бас ойрхон. Одоо Go-to market-тай нэгтэй өрөө, номин, хомир обс гэх мэтчлэн бүх юмтайгаа л тийм ойрхон газар юм билээ. Тийм. Тэгээд хамгийн гол нь бас нэг чухал юм нь болохоор нөгөө нийтийн тээврийн гол чиглэл одоо замынхаа хажуудал гэсэн үг л тийм. Автозамтайгаа шууд холбогдсон байдаг учраас тэгэл байнга л ер нь тэгэл машинаар юм таксидаал ер нь явдгүй юм бэлээ л тэг хүн чинь автобусны буудлаас хол байхаар ер нь амар хэцүү байт юм бэл. Би бүр яг энийг мэдэрсэн. Тэгэнгүүтээ амьдралын бүхэл хэмнэлт таарсан одоо мэдээж сонголт болно энэ бол. За мөн Florence Residence нь бол 5 блокийн бүтээн байгуулалт байгаа. А, Б блок нь бол аль хэдийн ашиглалтанд ороод оршин суугчтай бол хүлээгээд авцсан. За Е блокийн цутгалтын ажил нь бол бүрэн дууссан. С, Д блокийн болон гадна фасадны ажил нь бол үргэлжилж байгаа. Тэгээд нэг дээрэс нь 30 хүрэхгүй л байр юу үлдсэндээ гэдэг жилээ. Тэгэхээр ер нь бас жоохон яараа гэлс судалж үзээд одоо яадгийн шийдээ гаргаад ингэхгүй бол маш хурдан ер нь байрууд нь бол явж байгаа юм билээ шүү. За тэгээд давхартаа 5 айлтай. 7-8 айлтай байхаалууд өгдөж. Манайх өмнө нь 8 айлтай. Давхартаа ирчихсэн. Тэгээд нөгөө хаалга маалгамаар би нэгэ цохилдчих бол тээ. За тэгээд хоёр төрлийн хүүхдийн тоглоомын талбайтай байна. За ээжүүдийн амрах хэсэг байна. 8 болон газар мэдээж төсвөртэй 150 автомашины зогсоол. За бүх айл нар үзэх цонхтой гэдэг нь бас их таалагдсан. Тэгээд ер нь нар гэдэг чинь аягүй чухал юм байна л шүү. Гоё шүү дээ. Гоё тийм уур амьсгалтай болчихсон шүү дээ. Би нөгөө сая нүгэл одоо л нэг нар харж л байна л та. Тэгээд яг манай байран дээр бас асуудал байна. Одоо нөгөө цонх моох инээтрийгээ засуулах гэсэн чинь засварч нь үүнд орж мороо засчихгүй. Хитэн саарчгүй. Сүүлдээ өөрөө шантраад өөрөө янзалж манслаа. Би одоо бараг шинэ барилгаа өөрөө бариач байгаа мэдгүй. Тэгээд сүүлдээ заа боли янзлахгүй гээд байсан. Танах ураг шаарсан сонготой юм уу те шинэ барилга? Тийм. Тэгээд нар бол үдчихэж байгаа нь гоё л байна л та. Бусдаар тэгээд нөгөө юм янзал дутуу мутуу надад аюу. Тэгэхээр тэр мөрөнд тал дээр ч гэсэн бас судалж ормоор юм лээ. За энэ бол гэхдээ манай барыг ярьж байгаа шүү. Манай сурталчилж байгаа барь чинь өөр одоо миний амьдрал айгүй. За холбогдсон дугаар 75TG-2222 75TG-2222 гэсэн дугаарлал холбогдорой. Тэгээ 150 машины автомашины зогсоолтой. Зогсоол бол гайвтайчгүй хангалттай гэсэн үг. За ингээд нэвтрүүлэхдээ чухал бүхэнд ойр Florence Residence цогцлбор хотхон хамтран ажиллаж байна. Баярлалаа. За хоёулаа чи хаана явж байгаа вэ? Шүний айдас дээр явж байна. За тийм шүний айдас гэж байдаг. За энэ бол баг хүүхд болгонд л байдаг байсан байлгүй дээ. Чи шүний юу найдаг байсан харах угаас энэ төр багда. Тэгэл аан штэ. Ийм шүүгээч гэдэг юм уу, нэг ийм хаана ихтэйгээс тоон одоо гэрт байвал тооноор юм орж ирнэ гэдэг шиг тэгэл энэ тийм булан шүүгэн мөгөөс айдаг байсан санагдаж байна. Яг нэг тийм айдаг тийм юу байдаг те объект байдаг те. Би бол нэг
бас нэг тийм нэг булангаас айдаг байсан санаад байгаа юм. Тэр буланд одоо юу гэсэн бүү мэд нэг л айгаал идэг байсан. За тэгэл нойрон дундаа орилж маш айдастай харагдах боловч сэрсний дараа юу ч сандгүй гинэ. Эдгээр нь болохоор ерөнхийдөө хүүхдэд тохиолдог гинэ. Бас унтчих үедээ л одоо яг зүүдэлж явдггүй ч гэсэн айснаасаа болоод ингэ янз бүр үйлдэлүүд хийдэг. Чиний тэр ээжээ гэдэг чинь бас энэ байж магадгүй л юм тий. Ахаасаа барга айсан юм байна. Тийм болохоор хүүхдийг бол шөнө орон цагт айлгаж ичээж болохгүй 50 байлгаа гэдэг нэг юм учиртай юм байна. За үүнээс сэргэлж бага насны хүүхдэд зарим айлууд шөнө бол бүдгэн гэрэл асааж унтдаг. За энэ бол бас яг айхтар үр дүнд бол хүрэгдэггүй гэж юм гэхдээ ингэсэн ч гэсэн. За өөр нэг эмгэг нь бол зан үлийн эмгэг гэж байдаг. REM, RBD гэнэ. Энэ болохоор хүн зүүдэндээ ярьдаг, зарим зүйлийг биеэрээ хийж гүйцэтгэдэг. Жишээлбэл хажууд байгаа хүнийг зохих, өшөглөх гэх мэт үйлдэлүүдийг хийдэг. Орноос ундаг. Өөр бас нэгэн бие даасан шахуу эмгэг нь бол мэдээж шүдэ авирах. Шүдэ авирдаг хүмүүс бас жоохон хэцүү байдаг. Тэ би өмнөөс нь ингээд санаа зовоод тийм. Яна энэ юм шүд мүд нь одоо бутраад унтчих байдаг. Тэсэг солонгос жүжигч нь шүдэ хавраад байдаг гэсэн юм байна л да. Баян. Тэгээд ээж нь шүнс дүүр нүхтэл нь алгацсан гэсэн амар чанга. Яа. За. Тэгээ алгацсан. Тэгээ тэрнээс хойш өөрөө шүдэ авирангуудаа алгаа бариад ингээ. Хацар аваад. Засагдцсан гэсэн шүү дээ. Тэгээ нөө хүн нэг тим юу айдастай болчихгоц тэр шүдэ авирахаа болчихсон. Шоконд л орц. Травмат болсон юм шүү. Тийм байна. Тэгэл угаасаа тэр нь гэхдээ нэг удаа биш гэсэн. Ерөөсө тэр шүнжэнгөө л алгадалт үргэлжсэн юм шүү. Ямар хэцүү юм. Ингээл шүдэ хавирлаа алгадаал сэрэл ээжээ болооч гэл тэгэл дахиад алгадаал тэгээд нэг шүний тамлалтын дараа бол ерөөсө шүд хавирлт болсон байгаа. Тэгээд өглөө нэг хатсан нэг тэр чигээр хавцсан шүү. Ээж би ахын шүдэ. Энэ нэг юм хамгаалтай юм л шүү дээ ирзэн нь. Тэр мэрийгээ бүр ингээд хавирсаар го тасраад ингээд цоортол тасартал ингээд хавьчдаг хүмүүс байт юм л. Баян тэрийг авч шинээр авч идэг. Тийм хүмүүс байт юм л. За дараачих нь дахиад бас нэг өөр эмгэгүүд бас байна. За биеийн дотоод цаг буюу унтах, сэрэх мөчлөг алдагдах эмгэг гэж байдаг гинэ. За үүний хамгийн тод жишээ нь шүний ээлжийн ажлын эмгэг байна. Одоо намайг хэлж байгаа шүү. Хүн биологийн хувьд өдөр сэрүүн байгаад шүн амрах ёстой. Гэтэл өдөр унтаад шүн сэрүүн байх шаардлагатай ажил алба хашдаг бол өдөр заавал унтаж явахгүй бол одоо энэ бол эмгэг тусдаг болчтой юм байна. Эмгэг болчтой юм байна. За дараа хөнгөн хэлбэр нь цаг солигдох гэж бас байна. Томилдоор ч юм уу тийшээ шаад дутгшээ явсан бол нөгөө тийм цагийн зөрүү гэдэг. Цагийн зөрүүнээс л унтаж чадахгүй нэг асуудал гардаг шүү дээ. За та нойрны эмгэгүүд бол бүгдрэл хэцүү, ер нь хэмээн биш учраас ч эмгэг маань угаасаа л тэгэл асуудалтай шүү дээ. За эдгэрийг үл тоовол дархлаас улран зүрх судасны өвчин нэмэгдэн, сэтгэл гутрал, айдас гэх мэтчлэн маш олон зоврууд нэмэгддэг юм билээ. Би ч нөгөө өдөр 11 цагаас ажиллаад биш юу л хідээс ирдэг. 2-оос ирэнгүүтээ орой 11 цагт лөө 3-аас ирээд 11 цагт хардаг гэсэн. Тэгээд яг 3 цаг чи хангалттай унтчих штэ гэж бодож магадгүй. Яа гэхдээ үндэ бид нар ингээд ажиллаад харангуудаа шууд гэртээ очоод унтчихдаг шүү дээ. Тагаад сэрүүн байгаа гэр бүлийнхэнтэйг яриад хоолунд идээд ч гэдэм 5 минутад унтдаг. Би болохоор тараад гэртээ очоод 12 цаг болчдөг. Тэгээ 12 цагт гэртээ оронгуудаа би шууд орлого унтчих чадахгүй бас тэгэл юм хүмүүс нэг сайхан цай умаар санагдчих гэдэг юм. Тэгсээр аваад 2-3 цаг гэдэг унтна. Тэгэхээр нөгөө чанартай нойр чинь 10-аас 2 цаг ордог гэдэг юм шиг. Тэрийг ерөөсөө авахгүй 2 жил болчихж байгаа. Тэгээд дандаа өөрийн 3-4-т би сэрүүлж яадаг. Тэгээд өөрийн 3-4-т унтсан хүн чинь өглөө босохдоо 12 1 л гэж сэрвэ. Тэгэл сэрэнгүүтээ шууд ажил руугаа ирээл яг нэг ийм болоод тийм дотор орцсон айгу тэр нь жоохон төвөгтэй байсан. Тэгээд бусдаар бол би одоо тэр хийжсэн нэвтрүүлгүүд бол айгу дуртай хайртай. Тэгээ ээлжийн ажилтай хүмүүс бас хэцүү байдаг. Тэгээ одоо ийм сувлэг цагтаа магтаж үт юм уу. Шүнжэнгөө заавал сэрүүн байх ёстой ажлууд бол үнэхээр хэцүү шүү. За нэг жаргал тоогч нэгээс 2 удаа автобусанд яг буудалд өгөж байхад хэсэгхэн зурнаа муунтаад буудлаа өнгөрч байлаа. Гэл буугаад буцаад алах штэ. Нойрч сэргээ сайхан болцсон байдгийг гинэ. Гэтэ хэсэг дуг хийх бас айгүй чанартай нойр болдог гэдэг сонсч байсан. Тийм нап гэж ярьдаг. Тэ нэг 30 минут дуг хийхэд бол маш гоё ямар тэлгэлдэг юм л. За эмгэгүүдийн тухай бол ийм байна. За одоо эргээд нөгөө хойлоо зүүд рүү орё тийм. За зүүдний тухай зарим баримтуудыг сонирхуулаа явчих. Хүмүүс нэг шөнө бол дунджаар 4-6 удаа зүүдэлдэг гэж байна. Гэхдээ ихэнх зүүд бол мартчихдаг. Чи ерөн зүүдээ санддаг уу? Айгуу сайн санддаг шүү. Сан тийм үү? Би тэгээ зүүдэр нэг өдөр ном гаргана гэж бодож байгаа. Цомирлог. Зүүд битээр өнгөрөөс 30 жил. Би одоо ааш 30 наслаа өгөх гэдэг юм уу? Насны төгсгөл 30 наснаа л гарах гэдэг байхгүй наа. Үгүй юу. 105 наснаа л тийм өгдөггүй тийм эмгэн болсон тийм өөр. Зүтлээл юм тэмдэглэж аваа сууд тийм. Хүүхэд насанд зүүд бол тод байдаг, бас гайхалтай гоё байдаг гэж байна. Тэгээ нас ахих тусан бас зүүд бүдгэрдэг гинэ. Чи тэр эртэн гаргасан л дээр юм байна. Бүдгрээх юм биш үү эсвэл тэ?
Гайгүй би чинь санаад Гайгүй идэв. юу? Худлаач арга даал гарцсан тийм санахгүй юм бол. За ухамсартай зүүд гэж байдаг гэж. Энэ нь бол нөгөө шинжлэх ухааны нэршил нь яг юм ухамсартай зүүд. Lucid dream гэж байгаа. Манайхаар бол энэ нөгөө зүүдээ манахалах. Тийм зүүдээ манараа гэж тэгж идэв штэ. Би бол бас нэг хэд удаа хичээж үзчихсэн. Яг болыг бол болдгоо юм билий. Зүүдчтэй би одоо ингэн тэгин мэгэн гэл зүүдээ өвдөртгөж хичээж мичээгэл шууд дэлгүүр оронгоо хөссөн юм авч идэж мэтэл зүүд юм чигээл. Тэгж байсан. За тэгээ зүүдийг бол олон янзаар ангилдаг. Хүмүүсийн өдөр тутмын туршлага дотоод сэтгэлтэй бол мэдээж энэ зүүд бол холбоотой. Тэгэхээр нөгөө үдсэн юм зүүдэлдэг гэх юм бол нялх хөөхтүүдээ юу ч одоо үзэж амжааг байгаа. Бүр нэраад өнгөж төрсөн хөөхтийн тэр бол зүүдэлдэггүй яадаггүй энэ тэр бас маргаж идэл юм бэл. Гасны. Тийм судлаач. Би тэр зүүдтэй холбоотой ном уншиж байсан. Гэхдээ нөгөө нэг англи номыг солонгос руу орчуулсан байсан болов уу? Эсвэл солонгос ном байсан болов уу? Солонгос зохиолчил ном байсан санагдаж байна. Тэгээд тэрэн дээр хүмүүс унтангуудаа дэлгүүрт очдог. Дэлгүүрээс ч зүүд худалдаж авдаг. Тэгэхээр унтаад бид нар зүүдний ертөнц рүү очингууд тийм хүмүүс очилсан те одоо хайрын тухай зүүд ч юм краша зүүдлэхийн тулд ингээд очиод ингээд овоорцсон те. Тэгээд цаанаас нь одоо зүүд зохиогч гэдэг байгаа. Маш гоо сонирхолтой. Тэгээд тэр зүүд зохиогчтойгоо бас шагнал гардуулж мартуулна. Хамгийн аимшигтай түүх зохиосон ч гэдэг юм те. Яг аимшигын хэсэг хөгжилтэй гэл ингээд янз янз эсвэл ямар ч утга учиргүй юм зүүднүүд. Тэд нар бүр хямдрал зарлаад ингээд бараг хайцсан. Хогийн зүүд. Хогийн зүүд шиг те. Тэрийг бол аваад хинч зүүдэлж болно. Тэгээд зүүднийхээ мөнгийг яаж төлдөг вэ гэхээр хэр их мэдрэмжтэй. Одоо жишээлбэл би хайр дурлалын зүүд аваад тэрийгэ зүүдлээд өглөө нь бүр тэр нэг айгүй гой босч шүү дээ. Краша зүүлсэн. Тэр мэдрэмж нь шууд зүүдний ертөнц рүү мөнгө болж очдог. Тийм сонирхолтой. Тэгээд тэн дээр ингээл айгүй олон төрлийн зүүдүүд гарч байгаа байхгүй. Жишээлбэл одоо нэг бүсгүй нэг залуу крашлаад тэгээд ингээл өдөр болгон зүүдлээл ямар сони юм бэ? Энэ залуу намайг бодоод байгаа юм болов гэсэн. Үндэ зүүдний ертөнц рүү очингуудаа өдөр болгон очилж байгаа л тэр залуугийн зүүдийг худалдаж аваадсан байгаа байхгүй. Тэгээд сонирхолтой бас тэр зүүднийхээ ертөнц тэр хоёлоо очилж аваад бас таарч маардаг ч үлээ яадаг ч үлээ. Тэгээ хитрхийн нөгөө хүн автсан ч гэдэг юм тийм нойртой хүмүүс бас шалдан гүйж орж ирнэ. Тэгээ тэр зүүдний ертөнцид бүгдээр халааттай байдаг. Тийм зарим нь халаатаа тайлж майлцсан байвал нөгөө тэр одоо газрын ажилчид нь очиж ингээ халаат малаад энэ өмсгөж өгдөг. Тэгээд бас агуу сонирхолтой. Шинэ жилийн үеэр бас хамгийн борлуулалттай зүүд гэж байна. Одоо яг шинэ жилийн үеэр яг Christmas-тэй шинэ жилтэй холбоотой зүүднүүдэд ингээ очролт. Тренд болж байгаа зүйл байна. Тийм алдартай хүний зүүдэлч гэдэг юм уу. Тэр аимшигтай зүүдэн дээр болохоор яадаг ч үлээ дээ. Бас нэг тийм аимшигтай мэдрэмж мэдрэхээр тэр төлбөрүүлж очдог гэдэг. Бас нэг айц дуртай хүмүүс. Тэр юу гэдэг кино гэнэ? Сонирхолтой юм шиг. Ном. Ном юм уу? Ном тийм. Чи бүрс яг кино шиг хэллээ шүү дээ. Талангууд ямар юм бэлээ? Ямар тааш талангууд гэдэг нь болохоор нөгөө гол одоо тэр зүүдний дэлгүүрийн захирал нь тэрний их дэлгүүр гэсэн л юм ном байсан. Хоёр сурал байсан байгаа. Тэгээ би эхнийхийг л уншсан. Надаас аюу сонирхолтой санагдсан. Тэгээ нөгөө тэр гол дөрөв охин нь зүүдний дэлгүүрт ажилд орохгүй болбор аюу. Яг л одоо бидний ертөнц шиг. Гэхдээ тэндээ ингээд ийм өвөл мүлэн дээр хөвж байгаа гэдэг шиг л зүгээр яг ийм газар тэгээд олон дэлгүүр мэлгүүртэй. Тэгэл янз тэргээр нь тэгэл хүмүүс зүүдлэхэр очдог. Бас тийм сонирхолтой ном уншижсэн юм байна. Шагийн зүүдмүүд гэж байдаг. Тий байдаг юм шиг үлээ. Тий хямдрал зарлсан зарим давхар махварт нь бас тэгээд тэр чинь бас борлуулалттай. Одоо тэр борлуулалтын ажилтан гэж байгаа. Тэр мөр нь бас хичээн штэ зүүдмүүдээ зарах галаа. Та одоо тийм гоё хүүхэн юм гоё зүүд гэл тий. За зүүдний гол төрлүүд гэж бас байна. За энгийн зүүд маань өдөр тутмын үйл явдлын хэлхээс санаа сэтгэл дурсамжийн холцоолоо явуулна. За жишээлбэл ажил, гэр бүл, одоо танил орчинтой холбоотой дүр зураг танилцуулаад орж зүүдлэгдэх нь. За аимшигт зүүд nightmare гэж хэлдэг. Сэтгэл түгшээсэн айдас төрүүлсэн зүүд. За энэ дэр би мэрэгжлийг бах. За ихэвчлэн стресс, айдас, нойрны эмгэг, сэтгэлийн дарамттай холбоотой гэсэн мэн. Би ч дарамттай гоцсон мөлөө. Хүүхдүүдэд илүү түгээмэл тохиолддог гэсэн байна. За давтагддаг зүүднүүд байна. Нэг агуулгатайгаар олон дахин давтагдана. Сэтгцийн шийдээгүй асуудал дотоод айдас гин буруутай холбоотой гэсэн байна. Би бас нэг зүүдэ байн зүүдэлдэг гэсэн. Гэтэ юу гэдгийг сандгүй зүүдлэхээр л өө би ахаа зүүдэлчин гэж бодоод тэнгуүтээ сэрчээд мартчихад идэг гэсэн юм аа. Тэгэхээр бас хүнд ер нь байдаг юм аа л та тий. Байдаг юм шиг. За зөндөө зүүд гэж байгаа. Ирээдүйд болох үйл явдлыг зөгнсөн мэт байдаг зүүднүүд. За шашин соёлд бол мэдээж энэ бол онцгой байр суурьтай. Шинжлэх ухаанаар тайлбарлахад бол бэрх мэдээж тайлбарлахад хэцүү. Гэхдээ тарих боломжит хувилбаруудыг дүрсэлж өгж гинэ л гэж үздэг юм байна. Ийм юм байж магадгүй шүү гэдэг дүрсэлж байгаа. Гэхдээ яг зүүдэнд бэлдсэн тохиолдлууд бас байдаг л та тий. За түрүү ярьсан ухамсартай зүүд гэдэг өөрийгөө удирдах боломжтой юм зүүд бас байгаа. Энэ дээр бол хүмүүс нэг астрал аялал гэдэг үү? Тийм тийч хэлээд байдаг шүү дээ тий. Тийм тэгээд би энэ өөр шууд газар руу аялж маялаа. Бүр астрал аялын групп мөр. Тийм байдаг шүү дээ. Тэнгүүтээ сургалт маягийн юм хүртэл байд юм лээ. Одоо жишээ нэг л зүүдэндээ тэргээр аялна, энүүгээр аялна. Тэдний точин мочно гэл. Яг бодит болд юм уугүй мэдгүй л дээ.
За тэгээд янз бүрийн улс орон соёл шашнуудыг юу гэж үздэг вэ гэдэг талаас нь бас тайлбарлая. За эртний Месопотами, Египт зүүд бол бурхны мэдээ, тэдний өгч байгаа дохио гэж үздэг байсан. Сүм хийдэд зүүд тайлж тайлбарладаг тусгай хүмүүс сууждаг байсан юм байна. Тэгэл одоо зүүд зүүдлэл за би өчтөр чинь нэг хэдийн мэдингээ харлаа ямар өчтөр болоо гэж асуудаг байсан гэсэн. За тэгээд эртний Грек Ромд бол зүүд бол бурхны элч буюу зүүн совин гэж үздэг байсан. За зарим хүмүүс ариун газарт очиж унтаад зүүдээ манаад эмчилгээний сэдвтээ сайн зүүдийг бол хүлээдэг байсан гэсэн мэт. Тэр юу сайн зүүдлэхийг л хүмүүс хүсдэг байсан юм шиг. Тийм ер нь л тэгэл баг л та. За христийн шашны хувьд бол Библиэлд олон зүүд зөнгийн талаар гардаг. Жишээлбэл Йосефийн мөрөөдлийн тайлбар нь зүүдэнд ирвэ гэх мэтээр гардаг. За хэрвээ сайн зүүд бол Аллахын илгээсэн бэлэг гэдэг. Исламын ертөнцид бол сайн зүүд бол Аллахын илгээсэн бэлэг гэдэг. Муу мухай зүүд бол сатаны илгээсэн аим шиг гэж үздэг. Жирийн зүүд бол зүгээр л чиний өдөр тутмын одоо бодлыг чинь тусгал юм а гэж үздэг юм байна. За буддизмд бол чиний хүслийн тусгал сэтгэлийн төөрөгдөл гэж үздэг юм байна. Зүүдийг мөн бясалгалын дотоод өвчний дохио байж болох юм а гэж бас үздэг. Монголчууд бол эртнээс ерөн зүүдийг зүүн совинтой холбож тайлбарладаг байсан юм уу? Ер нь иймэрхүү уламжлалтай хүмүүс. Жишээ нь одоо нуус тавчаанд нөгөө Хонгорын дээс эцэн чинь Юсүхвэ худаа хяад боржгоны сүлд цагаан шонхор шуу одоо тэ нар сарыг ингээд татгаад гаран дээр мөн тавьж ийн гэж зүүдлээ. Тийм байс тэгсэн чи харин Юсүхвэ та хүүтэйгээ морилж ирэх байжээ. Танаа хяад боржгоо овгийн сүлд миний зүүдэнд ирсэн юм байна гэдээ бас нуус тавчаан дээр хүртэл гарч идэг байдаг тий. Тийм цагаан шонхор шүү зүүдлээ гэдэг маань тэ зүүдэндээ үзүү гэдэг маань тэ сайхан зүүдлсэн үү сайхан амссан уу гэсэн тийм бүр хиллэг маягийн болцсон байдаг Монголд бол. Одоо тэгтээ бол яг хэдүүлэн хэрэгэлдэг бол халтаа би өглөө босч юм. За цагаан шонхор яаж вэ? Цагаан шонхор зүүдэл бөө. Тэгж яриад бас гоё л юм те нэг юм шин тренд үүсвэл. Тийм би бол яг сонсчлээ. Тийм штэ. За мөн Америкийн уугуул индианууд зүүдийг сүнсний аялал гэж үздэг. Зүүд баригч гэж тусдаа аалзны тор мэт зүйл гэж орны дээр бол өлөгдөг байсан юм байна. За энэхүү зүүд баригч нь сайн зүүдийг торныхоо завсраар тухайн хүн рүү нэвтрүүлж муу зүүдийг саатгуулan барьж авдаг гэсэн номтой. За манай монголчууд гэсэн одоо нэг үнэг хайчлаа штэ. Хүүхдийн дээр бас өлөгж идэг. За зүүдний дом тайл руугаа бас нэг эргээд орё. За зүүдний дом тайл бол хүний сэтгэл зүйн асуудал болохоор мэдээж одоо жишээлбэл Монгол ёсонд бол морь зүүдлэх нь сайн гэж үздэг. Ер нь одоо нөх хүний бодож байгаа л юугаар болоод байна л та тийм. Морь бол нэр төрх хувь заяа сайн эрүүлтэй холбоотой. Цагаан морь бол аз хэмэр алдар нэр олохын шимжээ. Харин хар морь байх юм бол нэг айхтар муу бишээ зүгээр яг хуу тэмцэл хүч чадлын бэлэгдэл гэж үздэг гэдэг. За зүүд нөрөө судлаачдын үднэс жишээ нь морь зүүдлэх нь эрхчлөө хүсэл тэмүүл дотоодын эргийн илэрхийлэл гэж үздэг. Ерөнхийдөө л ингээл морь зүүдлэл одоо ингээ сайн эрг байх жишээтэй тийм ээ тий. За Монгол ёсонд ус зүүдлэх нь амьдрал үржин шимийн бэлэгдэл гэж үздэг юм байна. Тунгалаг ус зүүдлэл сайхан мэдээ, сайхан зүйлтэй сайхан үйл явдал болох нэ. За бохор шавартай ус зүүдлэх юм бол муу ёр хэрүүл тэмцэл одоо шалбаг юм да тий гэж үздэг. За тэгэд зүүд нойр судлаачдын зүгээс ус бол сэтгэлийн хөдлөлийн одоо бэлэгдэл гинэ. Тэгэхээр тунгалаг ус тайван тогтвортой байдал, давлгаас ус төгшүүр сэтгэлийн одоо сэтгэл санааны өөрчлөлтийг бол илэрхийлдэг гэсэн. За хон зүүдлэх бол Монгол ардын тайлалд элбэг хангалуун амьдрал эд баялагын шимж өрөөлөөс хонь авах юм бол ашиг орлого ирнэ гэдэг. Хонь хөөх туох бол эд зүйлс алдахыг зөгөндөг. За зүүд бол нойр судлаачдын зүгээс бол хонин дуулууртай байдал бүлэгт дуулуурт амьтны бүлэгт харьяалагддаг болохоор ерөнхийдөө нэг иймэрхүү тайлалтай л авч үздэг юм байна л та. За бас дээрээс нь шонхор бүргэд зүүдлэх бол монголчууд маш сайн зүүдлэж ярьдаг. За өндөр амжилт, эрх мэдэл, зорилгод хүрэх тэмүүлэл, за бүргэд барих, шонхор нисгэх нь алдар цуутай болгон шинжигдэх юм байна. За зүүд нойр судлаачдын зүгээс бол шуу зүүдлэх нь эрх чөлөө, оюун ухааны нисэлтийг илтгэдэг. За махчин шуу бол өөрийн хүч чадлыг ашиглах, эсвэл айдас дарамтанд автсан байж болзошгүй харуулдаг гэсэн байна. Могоо бол манайхан бас сайн мэддэг байх. Могоо зүүдлэхэр нэг бол өөрөө ойр дотны үн жирэмсэн болсон байдаг, хөлөнд болсон байдаг. Нэг бол бас хөрөнгө мөнгийг илэрхийлдэг гинэ. За нисэж байгаа гэж зүүдлэх юм бол Монгол ардын тайллаар хүсэл мөрөөдөл биелэх өндөрт гарахтай холбон тайлбарладаг юм байна. За тэгээд зүүд нойр судлаачдын зүгээс бол нисэх нь одоо эрх чөлөө те амжилт руу тэмүүлэх за эсвэл бодит амьдрал дээр хяналтаа алдаж буй одоо мэдрэмжийн илэрлээ гэсэн байна. За энэ сонирхолтой. Тайлбар те. За тэгээ. За ингээд нэг 13 цаг 55 минут болсон. Нэвтрүүлэг манд гайхамаар хөө нэвтрүүлэг манд өндөрлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ чухал бүхэнд ойр Florence Residence зохицолбор хотхон хамтран ажиллаа. Баярлалаа. Радио 2 дугаар студид хөтлөгч Чанцаа, од найруулагч Эрдэнэ Мөнх, продюсер Батбаяр нар ажиллаа. Үргэлжлүүлсэн сонсогч та 14 цаг 10 минутаас эх орноор мөн сони юу нэвтрүүлгээ хүлээн авч үзээ сонсоорой. За баярлалаа Чанцаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын хэмжил радио 88.3